намайг Утганбаяр гэдэг. Эрүүл мэндийн салбарт 31 жил ажиллаж байгаа. Монгол улсын зөвлөс хэрэгтэй эмч, Монгол улсын хүний гайд эмч байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ энд нэгдэж үг дуу хоолойгоо хэлэхээр гарч ирлээ. Монголын ард түмний төлөө, Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө цусгүй зүтгэж байгаа, Монгол улсад ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжлүүд, Увс аймгийн эмч мэргэжлүүд бид бүхэн өнөөдөр өргөсөн тангарсаа нисаагүй ирээдүйд нисэхгүйч болно. Бид бүхэн ард ирдийнхаа эрүүл мэндийн төлөө цуцлалгүй зогсож байгаа. Цаашлаач тусахгүй болно гэж үзэж байна. Хамгийн гол нь бид бүхэнд юу тулгамж байна гэвэл өнөөдөр бид бүхэн хамгийн бага цалингаар хамгийн их ажил хийж байна. Өнөөдөр ер нь их хурлын сонгуулиар гарах их хурлын сонгуульд нэр дэвшигч нар намууд бүгд өнөөдөр бидэрт юу гэж амладаг вүлээ? Төрийн албагчдын цалиг сайхан нэмээд өгнө. Та нарын амьдрал сайхан болно. Бүх одоо хангамж нэмэлтийн сайжруулалт өгнө гэдэг. Өнөөдөр их хурлаас энэ төрд ажиллаж байгаа их хурлын гишүүд өнөөдөр энийг сонсож бид бүхнийг мэдэрч байна уу? Өнөөдөр бид бүхэн бүр араа бараа туйлдаад бид бүхэн өнөөдөр агшаа цуглааныг хийж байгаа гэж үзэж байна. Үнэхээр одоо бид бүхний амьдрал, эмч мэргэжлийн амьдрал хамгийн доод түвшинд хүрснийг энд бас уламжлалт хийх хэрэгтэй. Би одоо 31 жил ажиллаж байгаа эмчүүд миний үндсэн цалин нь сая 647 мянган төгрөг байдаг. За дээр нь өнөөдөр төрийн албаач бид бүхэн алсын дуулганд явхад илүү цагийн мөнгө гэж авдаггүй, томилтны мөнгө. Нэг хоногт дуулгаар явхад өдөртөө 24 мянган төгрөгийн одоо томилт авдаг. Бид бүхэн томилтны өнөөдөр ажилчин биш ээ. Бид бүхэн томилолт илүү цагийн мөнгө нэмэгдүүлж томилтыг илүү цагаар бодож авахыг бол шаардаж байна. Их хурлын эрхэм гишүүд та бүхэн энэхүү жагсаал цуглааныг харж байгаа бол бид бүхнийг сонгоод өгөөч гэгээд одоо биднэртэй уулзж ирсэн хүмүүсийн хувьд одоо эргээд биднийг хараач. Эмч эмнэлгийн нэмж мэргэжүүд үнэхээр туйлдж байна. Өнөөдөр эмч мэргэжүүд бид нар сайхан урд харш байшин хүсээгүй. Шин өнөөдөр байшин барилга бидэрт өнөөдөртөө хэрэггүй. Бид бүхэнд цалин мөнгө хэрэгтэй байна. Цалингаа нэмэгдүүлье. За баярлалаа та бүхэнд. Ингээд ийм бүхнийг бид бүхэн цаашдаа энэ төр засах байгууллагууд болон их хурлын гишүүдэд уламжлах зүйтэй байх гэж бодож байна. Баярлалаа.